Зя сайн байцгаана уу? Ариун санаа байна. За нэг сарын хугацаанд надад болж бүтээгүй надад тохиолдсон уралт босолтуудын талаар баг зэрэг ярих гэж бодлоо. Сүүлийн нэг сарын хугацаанд бол би ингээд амар их өвдсөн. Тэгээд эмнэлэг домлог одоо өвдсөн хүнтэй ажил төрөлдөө явж чадахгүй шүү дээ. Тэгээд эмнэлэг домлогын төлбөр ажилдаа явж чадахгүй учраас ингээд миний мөнгө төгрөгийн асуудал энэ төр гээд ерөнхийдөө миний хувьд бол маш том уналттай энэ одоо 8 сар байлаа гэж би бол үзэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ер нь бол арай гайгүй болчихсон. За одоо ерөнхийдөө баг өнөөдөр оройноос ахуулаад би ажилдаа явна. Тэгээд өнөөдөр оройноос ахуулаад миний амьдралын өртөө маань буцаж ингэж эргэж ирж байна гэсэн үг байхгүй юу. За юу тохиолдож яасан юм бэ гэхлээр одоо би жоохон зүрхний асуудалтай. Зүрхэн дээр бас байгаа. Тэгээ хоолойны асуудалтай, хоолой бас өвдсөн. Тэгээ нүдний асуудал бол хамгийн их намайг зовоосон. Яг тэгэхээр зүрх хоолой гэдэг зүйл чинь ингээд гаднаа харагдахгүй учраас ингээд би төвчээд имээрээ ингээд нүдэд яваад байх боломжтой тэг явдаг байсан. Нүдний асуудал гэдэг чинь ингээд хүний эмхтөний гоо сайхан дээрээс нь би ингээд царай мариага харуулж иж ингээд ажил төрлөө хийж мөнгө төгрөг олдог учраас ингээд нүд бүр ийм аимшиг болоод ангууд би ерөөсөө өөртөө итгэлээ бүр ингээд оор тас алга болгоо зэ би бүр өөрийгөө харахаас ч ингээд толинд харахаас ч гутраад бүр тийм байдалтай болсон. Тэгээд одоо л нэг юм гайгүй ингээд эргэж иш гээд байх шиг байна миний өөртөө итгэл. За тэгээд сарын хугацаанд бол тэгээд тэгээ байрны түрээс мөрөөс идэж уух зүйл, эмнэлгийн төлбөр, хагалгааны яасан юм төлбөр гэж явангууд мөнгөний хувьд бол асар их ингээд амар их аллагдлалд орж байгаа хгүй. Дээрээс нь миний энэ царай заяа. Ингээд хүн амар итгэхүйц царайтай юм шиг байгаа би. Тэгвэл ингээд одоо найз нь ийм жоохон ийм асуудалтай байна. Тэгээд ажилдаа ороод нэг хэдэн сарын хэдэн гэхэд буцаад өгчөд хэдэн дөрөв зээл итгэж юм бол бүгд окей явна штэ зэ. Тэр нь ингээд яг маш их баярлах үе зүйл боловч миний хувьд амар сул тал байхгүй яа. Тэгэхээр би ингээд өөрөө хүн шиг эртнээс ингээд бүгд төгрөг баг олдог бол ерөөсөө биш шүү дээ их болдог. Тэгээд тэр мэрийгээ ингээд айтаахан ингээд хуваарлаад хадгалаад жоохон үрээд ингээд тодорхой хэмжээний хоригдлолтой байх хэрэгтэй байсан юм дээр яг олж байхын зоргоор би хийж өвдөхгүй юм шиг би хийж хөшөрөхгүй юм шиг ингээд амар үрдэг байсан байхгүй. Би зүгээр шууд таалагдлаа аавна. Заавал аавна. Би идэн заавал идэн. Яг нэг тийм байлаар хайнх зантай байсны одоо үр дүнд надад үүсэн асуудал гэх юм бол хүмүүсээс мөнгө зээлэх дээр одоо ингэж тулгарч байгаа байхгүй. Тийм мэрийг бодоод дээрээс нь өвдсөн бас хүнээс мөнгө зээлсэн өөртөө байгаад идэг. Бүр амар их ганцаардаж амар их галзуурч байгаа юм шиг стресстлээ. За тэгээд энэ их хугацааны туршид намайг асарч хамгаалж хайрлаж хандаж ирсэн найз залуудаа маш их баярлаа. Тэгээ яг хүн бас тэгж байгаа юу юм би чи ерөөс эрэгтэй өнөр дутхгүй муусаа ирчүүд юу юм ингэж амирх боддог байсан байхгүй. Тэнгүүд бас хүн ингээд хэцүү асуудал тохиолдох ч юм уу жоохон сэтгэл санааны асуудал, бие махбодын асуудал тулгарсан үед бол хүнд л амир юу болт юм байна. Хань болт юм байна заяа. Хүнд бол хүн хамгийн их чухал юм байна гэдгийг би бас нэлээд хөрхөө ойлголоо. Тэрнээс өмнө бол би тэгэл зайлаачтай л гэж би яг боддог гэсэн баггүй. Тэгээ одооноос ахуулаад миний бодсон зүйл юу вэ гэхээр эрсдэлт хизээдч бэлэн байх хэрэгтэй юм байна. Яг уу би 0 тэгж өвдөж хавтаж бол хөвцөн зүйл биш байхгүй. Тэгтээ гарах ёстой мөнгнүүд ингээд байгаа. Тэгээ бүх хэдэн сар хагацын хугацаа өнгөрчлөө гэдэг чинь дахиад нөгөө нэг дөртгөн дахиад нэг гарах ёстой мөнгнүүд дахиад гарч эхэлдэг. Энэ үе дээр л амар хэцүү байсан. Тэгээд даван туулчлаа. Тэгээд алаад өгцгөө. Одооноос ахуулаад би бодсон. Би одоо мөнгө олж байгаа хэрээр үрхгүйгээр сарынхаа яг одоо гаргалгуудыг бүгдийг ингэж зардлуудаа бичиж тооцоолж бодоод тэгээ миний цалин сарын цэвэр орлого маань хэд байна гэдгээ бас бодоод ерөнхийдөө ингэж зарлагаа маш их танаж эхлэхээр шийдсэн. Одоо ингээл би найз нөхөдтэйгоо ингээл гарч орж уулзъя идэе өө гэхээр миний яг хувь хүний тийм ааш аршин тийм байхгүй. Одоо манай найзууд ингээд гой амтархан идээд бид нэр амар гой цаг хугацаа өнгөрөөжийнэ гэдэг бол энэ дээр бол хин ингээд тооцоо хийх мэт энэ тал дээр вирус нэг тийм ач холбогдол өгдөггүй заяа. Яг тийм бол би мөнгөтэй байх юм бол би очиод бүгдийг нэг тооцоог хийжтэй заяа. Манай найзууд ч гэсэндээ яах гадгаа энэ төр гэдэг л дээ. Гэтэл тэг яг хөтө дараа нь би мөнгөгүй болцсон үед та нар ингээд надад аваад өгчөд болно. Яг иймэрхүү байдлаар би одоо хар багасаа л явцсан. Ерөөсөө ингээд надад мөнгө байна уу найз нөхөд хэдэн хүн ч хамаагүй хэдэн төрөний тооцоож гарсан хамаагүй шууд ингээд зурдаг өвчтөй.
Энийгээ би бүр болгохоор шийдсэн заяа. Яг найзлуудаа амар их ярилцсан чинь маа найзлаа чиний наад зан чинь ингээд амар юу. Чиний сул талаа. Бус хүмүүст ингээд бус хүмүүс чамайг тэг ингээд гой хоол аваад өгчлөө, ийм аваад өгчлөө, тийм аваад өгчлөө хүмүүс чамд манай санаа өстө сайхан сэтгэлтэй, өстө мундаг, өстө гоё сайхан сэтгэлтэй хүн шүү хизээж бодохгүй. Нэг өдөр яг тэр өдөр л ингээд за баярлаа гэж өнгөрн тийм учраас чи заавал тэгж өөртөө ийм амар гаргам байж ич ингээд ах ямар ч шаардлага байхгүй. Бидний тал дээр ярилцчих байхгүй. Тэгээ би бодоодсэн чинь нэрэж бас тийм байхгүй тий. Зя өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ. Би Instagram дээр нэг question тавьсан байгаа. Instagram дээр нэг хідэн асуултуудаас нэлээд их тийм давтамжтай адилхан асуултууд ирсэн байлээ. Тэднийг гэхдээ би баттгаад инээ базаад яг л нэг л асуултыг ингээд авчиж байгаа байхгүй. Би ингээд яг 100 асуултуудыг ингээд скриншот хийж аваад тэнчээрээсээ би яг ингээд рандом орзоо өөрөө ч ингээд нэгээр нь уншиж харахгүйгээр шууд ингээд дээшээ доош ингээд 20 асуулт сонгосон байгаа. Тэрний талаар хэдүүлээ жоохон үзэл бодлын талаар ярилццгаая заяа. За, нэгдүгээр асуулт. Эргэн тойрны эмэгтэй найзууд бүгд нийлээд ягаад ч юм надад дургу байгаад байдаг гинэ. Энэ одоо миний харж байгаачлан баг 10 жилийн нэг 10 дугаар анги хүүхдэл юм шиг л байна л та. Ямар ч эмэгтэй хүүхд байна. Тэгээд эргэн тойрны эмэгтэй найзууд чинь нийлээд чамд ингээд ягаад ч юм дургу байгаад байгаа юм бол найзлахаа л болчихлоо. Ерөөсөө асуудал байхгүй. Чи энэн дээр ингээд эдгээр намаа ингээд амар дургу агаад байна гэж ингээд шархлаад ах ямар ч шаардлага байхгүй зөө. Хэрвээ чи одоо нийлээд ингээд чам дургу байгаад байна гэдэг чинь ерөөсөө чиний найзууд биш ээ гэсэн үг байхгүй юу? Тийм ер нь тэгээд 10 жилд чи ингээд охтууд талцаал ингээд там авуулаа нийлдэг. Надад ч гэсэндээ тийм тохиолдол байсан зөө. Одоо би ингээд 10 жилээс 5 охтуудаараа нийлдэг байсан. Тэнгүүд манай найзууд бүгдээрээ ерөнхийдөө ингээд урлаг спорт, авиас, сурлагтанд тарилгоо тарих мэрх бүгд амар лаг охтууд байсан зөө. Тэгээ бид тав ингээд амар сайн найзууд. Тэнгүүд ингээд энэ дунд бас нэг охин байдаг гэсэн зөө. Би болон бас нэг одоо ийм охин байлаа гэж бодцоо. Энэ гурван охин бол ямар ч тийм хорвоод хоргүй амьтад гэсэн үг за. Тэгвэл энэ охин нь ингээд натаа жоохон ингээд хил ам зөрлөө муудалтлаа гэх юм бол явж чад энэ гурван хаан талгааг ингээд угаачдаг зөө. Тэгээ энэ дөрөв нийлээд намайг чийчдэг. Иймэрхүү үзэгдэл бүр маш их байдаг байсан зөө. Баян тэр болгонд би ингээд та нар яагаад ингээд дургу агаад байгаа гэж би ингээд гоншоноод ерөөсөй байж байгаагүй тэгэл явах нь явгээ л гэж боддог байсан. Тийм учраас ерөөсөө нийлээ чамд ингээд бүгд дургу байгаад байгаа юм бол ерөөс найз гэж бодхол болчих. Тэгэл цаг хугацааны ирэхээр үлдэх тэгэл бүр хүмүүс явах нь явдаг. Тийм учраас иймэрхүү зүйл дээр нэг тэгээд амар анхаарлаа төвлөрүүлээл хичээл мичээлээ хийх цагаа ингээд хомслон барин энэ талаар ингээд бодоод ах ямар ч шаардлага байхгүй гэж би үзчихэж шүү. Яг хүн ингээд тэ үнэхээр чин сэтгэлийн найз, үнэхээр сайн найз энэ гэх юм бол чамайг айл болох ганцаардуулахгүй, айл болох ингээд тэ гой сайхан болон муухай бүх зүйлийг чинь хуваалцах хүсдэг. Миний хувьд би найзыг бол тэгж дүгнэдэг байхгүй. За. Хоёрдугаар асуулт. Солонгос залуучууд ерөнхийдөө ааш зангийн хувьд ямархуу байдаг вэ? Ихэр шаргуу хүмүүс вэ гинэ. Ер нь яг л адилхан зав. Айлч улс орны бүхэл эрэгтэй хүмүүс яг л адилхан. Зүгээр яг ингээд өөрийнхөө одоо хийх ёстой зүйлээ ухамсарлцсан тийм айгу тийм ухамсартай мундаг залуучууд л амарлаг шаргуу маргуу байна уу гэхээс биш. Тэ хаач яг л адилхан. Ерөнхийдөө яг одоогийн миний үргэлж байгаа миний солонгос найз залуу бол бүр үнэхээр юм мундаг залуу. Би иймэрхүү залуу бол ер нь бол амьдралынхаа туршид нэг их харж үзэж байгаагүй тийм ховор төрлийн хүүхэд. Яг улс орноороо тийм амар шаргуу хурдан гэдэг тиймэрхүү улсын хүмүүс учраас тий хариуцлага бол маш сайтай. Улс үндэстнэрээ зөвхөн залуучууд гэдэг юм байхгүй. Эр эмгүү бүгдээрээ маш хариуцлагатай, юмд хоцрон гэж байхгүй. Тий одоо хүнтэй ингээд цаг маг төлөвлөсөн бол тэр цаг маг төлөвлөлтнөөс хоцрон гэж байхгүй. Тэрийг ингэж кэнселтэн гэж байхгүй. Ерөнхийдөө солонгос хүмүүсчүүд эр эмгүүл бүгдээрээ нэлээд шаргуу байдаг. Ааш аршингийн хувьд бол ерөнхийдөө солонгос хүмүүс ингээд өөр нэг хүндтэй хоорондоо ч бай, ингээд өөр орны хүнд ч бай. Айл болох ингээд муухай сэтгэл төрүүлэхгүй байхыг ингэж үздэг заяа. Айл болох ингээд амар нөхөрсгөөр тайвнаар ингэж айгуугаа тайлбарлаж шийдж ярихыг ингэж одоо илүүд үздэг хүмүүс ч юм шиг санагддаг байхгүй надад. Гэтэ бүр нэг хөгшөрсөн амар ааш маашин дийлдэхэ болцсон тиймэрхүү настай эмэгтэй хүмүүс бол хэцүү. Гэтэ ерөнхийдөө залуу үеийнхэн бол зүйлүүд ажиглаад хахад бол хизээш тэгээд хүнтэй хэрүүл уруул хийгээд зодон цохиагээд явдаг ерөөс тийм байхгүй. Маш тийм
харилцааны өндөр зөв соёлтой хүмүүс гэж би анзаараад байдаг. За 3 дугаар асуулт. Өөрт нь буруу зүйл хийгээгүй байхад ардуур муулж яриад байдаг хүмүүсийг яадаг вэ гинэ. Тоохоол болчих. Иймэрхүү хүмүүсийг тоон гэдэг бол чиний ингээд сэтгэл зүй болон тархины бөөн стресс. Ерөөсө одоо би ингээд яаж байгаа байхгүй ойлгож хэлж байгаа байхгүй. Хүн болгон чамд ингээд гой хандна, гой сайхан хандна, чин сэтгэлээсээ хандна гэсэн юм хизээш байдгүй. Магадгүй хэрвээ тийм юм байдаг байсан бол хорвоо ертөнц жоох утгагүй байх байсан болов гэж би бол сүүлийн 1 сар өвдөж хөвтөхтэй бол ойлгосон зүйл зэ. Тэгэхээр одоо би YouTube хийж хэлснээс хойш гэсэндээ надад мэдрэгдэж байгаа маш олон зүйлсийн нэг бол энэ байгаа байхгүй. Би тэр хүнийг бараг танихгүй шахах юм шүү дээ. Тэрийг би бараг мэдэхгүй хийн тэр одоо. Тэгж яхад ингээд бараг л наа санаач өстө тийм ахгүй өстө тийм ингээд тэрнтэй ч ингээл бараг л гээл бүр юу н окей. Чи энэ болгон дээр юм жижигхэн зүйлс дээр ингээд амар гэл шаналал шархлаалах юм бол би ч дэлэхгүй. Тийм болохоор иймэрхүү зүйлсүүдийг бол хайчих хэрэгтэй. Ерөөсөө тэгээд амныхаа зураар хуцаа явж лээ. Тэгэл карма гэж бодож явах хэрэгтэй. Дээрэс нь ийм юм байдаг заяа. Одоо ингээд миний ажиллаж байгаагаар юм ерөөхдөө эрэгтэй хүмүүсийг бол би сайн мэдэхгүй юм заяа. Эмэгтэй хүмүүс дунд ингээд хүнтэй найзлах арга нь ингээд хүн муулах аргаар тэгж хүнтэй дотносч найзалдаг тийм төрлийн охтод маш их байдаг за. Одоо ингээд жишээлбэл натаа ингээд найзлахын тулд ингээд юм ярьж байхдаа би нэрээ тэрийг ингээд тэгсэн чи тэр ингээд магадгүй би өөрөө ингээд тийм хов мовонд амар дуртай төрлийн хүн заяа хэрвээ тэгэх юм бол тэр хов ярьж натаа дотносч байгаа эмэгтэй хүнтэй би ингээд нийлж хов бацаргаад амар дотно тийм хорон сайн найзууд болно гэсэн үг байхгүй. Тэгээд ер нь л иймэрхүү хүмүүсээс хол бай. Чамд хүн ингээд хин нэгэн ирээд хин нэгний талаар ингээд яриад муулаа явж байна гэдэг бол энэ хүнийг тийм ойлгохтой хүн биш юм байна гэдгийг бодох хэрэгтэй заяа. Тэгээд энэ хүнтэй би одоо хин нэгний талаар муулаа гэд бодоход дараа нь тэр хүн чинь дахиад очил тэр нэрээ чамайг тэгж хэллээ шүү дээ гэл ингээд нэг тийм амар заваан тийм одоо нөхцөл байдал үүсэх учраас хов ярддаг найзаас хол байх хэрэгтэй заяа. Хов ярддаг хүнээс хол байх хэрэгтэй. Ерөөсө чамаа муулаа явж илээл муулаад явж иг. Энэ мен дээр ингээд нэг тийм амар хүн дээр хүлээж аваадах ямар ч шаардлага байхгүй. Тийм. За дараагийн асуулт маань болохоор зэглэм дасгалын үед яаж чандрахгүй байх вэ гинэ. За. Энэ дээр бол миний ганц хэлдэг зүйл байгаа заяа. Чиний энэ махан бий гэдэг зүйл чинь чи ингээд өөрийнхөө хүслээр болон өөрийнхөө дураараа өөрчилж болох үз ганц зүйл байхгүй. Ганц зүйл. Чи бусад зүйлийг ингээд чиний бүх юм ингээд чиний хүснээр болно гэд нэлээд хэцүү заяа. Гэхдээ чи өөрийгөө өөрчлөн гэдэг зүйл чинь хамгийн амархан байдаг байхгүй. Тийм учраас энэнийг бол бодох хэрэгтэй чи би ер нь яг жингээ хасаад яах гэж байгаа билээ. Тэ? Би энэ хоолыг ингээд зөв идснээр хинт хэрэгтэй ингэдэг бодох хэрэгтэй. Мэдээж хамт хэрэгтэй. Чиний л гоо сайхан одоо үзэгдэх байдал, чиний л эрүүл мэнд гэсэн үг заяа. Тийм учраас шантрахгүй байх бай. Тий, гол нь яг яагаад ингээд турж барих хэвээр, яагаад ингээд эрүүл зөв хооллох хэвээр энэ төр гэдгээ сайн бодоод ойлгоцсон байх хэрэгтэй заяа. Чи хүний өмнөөс хийж өгж байгаа зүйл биш. Би өөртөө ингэж хийж өгж байгаа, өөртөө хөрөнгө оруулж байгаа зүйл гэдэг талаар бодох хэрэгтэй. Ядаж чи өөртөө ингэж хангалттай хийж чадах зүйлийг хийж чадахгүй байна гэдэг чинь бүх ямар ч ажил дээр гарсан юу ч хийсэн яг л адилхан ямар сахилга батгүй байна л ямар ч сахилга батгүй байна л гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор ядаж өөрсдөндөө үнэж байд сурах хэрэгтэй. Хүн ер нь өөрийгөө хайрлах сурцсан хүн өөр бусдыг хайрлаж чадна, өөртөө цаг хугацаа болон гоё зүйлсийг зориулж чаддаг хүн бусдад ч гэсэндээ зориулж чаддаг байхгүй юу? Дараагийн асуулт. Эмэгтэй хүнд байх эрхэм 3 зан чанар гэвэл гинэ. За би одоо тэгэл эмэгтэй ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэж санджуунаас суханч сайн шин. Гэтэ би өөрөө эмэгтэй хүн учраас нэг одоо надад бас баримталтай зан чанарууд байгаа шүү дээ. Ийм байж болохгүй, тийм байж болохгүй, тэгэж болохгүй гэдэг зүйл байгаа. Энийхэн талаар би өөрийнхөө баримталтай зарчмуудаа хэлье гэх юм бол нэгдүгээрт бол эмэгтэй хүн зүгээр хүн чанартай байгаасай. Тийм, хүн чанартай, гол нь хүн чанартай. Хоёрдугаарт ингээд бусдын мууг үсгэж байгаа юм шиг ингээд хүнд битгий гай болдог байгаасай. Энэ нь юу вэ гэхээр одоо тэ нөхөр хүүхэд эхнэр хүүхэдтэй хүнтэй явуулдах ч юм уу. Тэ хин нэгэнд очиод ингээд хин нэг муулаад ингээд байх хэрэггүй гэж би боддог байхгүй юу?
Гуравдугаар гэх юм бол би зөв хаач ивсэн гоё байгаасаа л гэж би боддог. Цэвэр цэмцгээр те ингээд хүнд муухай сэтгэл төрүүлэхгүй, хүнийг ингээд үзэн ядахгүй тийм гоё сайхан цэмцгэр байгаасаа. Хүн чанартай байгаасаа, бусдад битгий гай болоосаа. Тэгээ цэвэр цэмцгэр гоё сайхан байгаасаа. Ер нь бол би надад баримталтай тийм 3 зарчим л байгаа. За дараагийн асуулт маань өөрийгөө хайрлах тухай гэж байна. Өөрийгөө хайрлах тухай. За би өөрийгөө хайрлах тухай гэдэг тал дээр бол би маш их юм ярьдаг. Гэтэ энэ асуултаараа дахиад нэг ярьчих гэж би бодлоо. За хүн өөрийгөө хайрлаад байна гэл ингээл үнтэй газар хоол мол идэж ууж ингээ тансаглаж яваал үнтэй брэнд өмсөөл ингээ яваад хизэж өөрийгөө хайрлана гэдгийг бол ярихгүй. А гэтэ нэг талаараа бол байж болно. За гэтэ өөрийгөө хайрлана гэдэг зүйл чинь өөрийнхөө оюунтай эрх сэтгэл зүй болон биеийнхаа эрүүл мэндийг одоо эрүүл саруул байлгахыг л өөрийгөө хайрлана гэдэг байхгүй. Тийм. Одоо дасгал хөдөлгөөн хийх те өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх. Өөрийнхөө мэдлэгт хөрөнгө оруулалт хийх. Иймэрхүү зүйлсүүдийг би өөрийгөө хайрлана гэдэг дээр одоо боддог зүйл гэсэн үг. Тэгээ ер нь хүн өөрийгөө хайрлаа сурцсан хүмүүс чинь өрөөлийг ч хайрлана, өөртөө ингээд хөрөнгө оруулалт хийгээ сурцсан хүн өөр зүйл дээр ч хөрөнгө оруулалт сайн хийдэг. Тийм болохоор охтууд маань бүгдээрээ л өөрийгөө хайрладаг байгаасаа л гэж би хүсдэг. Бас дахиад миний бодог зүйл байгаа заяа. Хүн хизэж битгий ингээд хүний үгээр үг хийгээд хүний амьдралаар хүний зааснаар ингээд хамаагүй яваад байгаасаа гэж би бас боддог үзье. Энэ бол чиний амьдрал, чиний одоо ингээд орон зай гэдэг зүйл учраас хүний үгээр үг хийгээл энэ төр гэдэг ямар ч шаардлага байхгүй. Өөрийнхөө сэтгцэн эрүүл мэндэндээ маш тийм хайртай байдаг байгаарай. Сэтгцэн эрүүл мэндэд хайртай байх тал дээр юу ярих гэдэг гэхээр тийм чамайг муу зүйл рүү уруулдаг тиймэрхүү хүмүүсээс одоо холдож сураарай гэсэн үг байхгүй юу? Чамайг тайван бус байлгадаг хүмүүсээс холдож сураарай. Чамайг тийм бие мах бод болон сэтгэл зүйн дарамтанд оруулдаг хүмүүсээс хол байгаарай. Тэгжиж чи өөрийгөө хайрлаж байна гэсэн үг байхгүй юу? Окей. За дараагийн асуулт. Өөрийгөө бусдтай харьцуулах доогуур үнэлэх тухай гинэ. За энэ одоо тий өөрийгөө ингээд бусдтай харьцуулах болон доогуур үнэлэх тухай энэ хаанаас гарч ирсэн бэ гэхээр хар багаас одоо ээж аав нарын ингэдэг зүйл байхгүй юу? Ээж аав нар ер нь л хар багаас хавуулаад тэрний хүүхдийг хар, тийм мундаг, ийм мундаг, өөрийгөө хар, ийм арчаагүй гэл яг ийм заяа. Тэгмүүд одоо ингээд одоогийн нөхцөл байдлаар манай ээж ч гэснээр амт хийж байхгүй. Айлын хүүхэд ингээл гадаад руу яваал ингээл те амар лаглаг яваал, лаглаг амьдрал, мэдлэг боловсрал нэ тэрэ мэрэ гэл мөнгө төгрөг хураагаал, байрсаа аваал, машин унаа аваал, өөрийгөө хар энтер гэдэг заяа. Би бол энэ дээр яг би ээж мэж гэж амар хараад өрөөгд байдаггүй ч гэсэндээ ингээд миний дотоод хүн бас байгаа шүү дээ. Миний үзэл бодол модал гэрээ зүйл байгаа шүү дээ. Юу яриад байгаа юм траатай. Ийм боддог зөө. Гэтэ үнэхээр хар багаасаа ингээд те ээж аав чинь чамайг хин нэгэнтэй харьцуулаад ингээд чамайг ингээд чийл суг шүү, чийл хамгийн арчаагүй маар гүлэх шүү гэдэг зүйлийг ингээд чамд мэдрүүлээд өссөн бол энэ амьдралын туршид ингээд чамайг дагаж явах юм зүйл хэвгүй. Энийг хэрхэн алга болгох вэ? Алга болохгүй асуудал одоо миний бодлоор заяа. Гэхдээ зүгээр өөрийгөө амарлаг хөгжүүлээд өөрийгөө ингээд амар гоо арчилж авч яваад тэ тодорхой хэмжээний өөртөө итгэлийг бий болгосон цагт л эн чинь баг зэрэг багасна гэсэн. Тэрнээс биш хар багаасаа ингээд хин нэгэнд харьцуулагдаад өссөн хүүхэд бол энэ бол амьдралын туршид байнга явдаг. Энэ бол траума гэсэн үг заяа. Тийм болохоор одоо энэ минь бичлэгийг үзэж байгаа жоохон ихчмэгч хүмүүс дөнгөж нэг ээж мэж болж байгаа хүмүүс ах юм бол хүүхдээ хар багаас нь тэгэж битгий хүнтэй хамаагүй харьцуулдаг байгаарай гэж хэлмээр байгаа юм. Одоо бол гэхдээ цаг маг арай өөр болцсон байх гэж би бодож байна заяа. Ер нь гэхдээ ингээд хүүхдүүдээ, үр хүүхдүүдээ ингээд бусдтай харилцуулаад ингээд харьцуулаад доош нэгээл амар ингээд элдэн бусаар хилдэг ээж аав нар та нар хүүхдтэй юу хийж өгсөн те? Та нар хүүхдтэй тэр айлын хүүхдийн эцэг эх чинь ингээд цаг болон оюун ухаанд нэг хөрөнгө оруулалт хийх тэр их гоё нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн үү? Энэ минь тал дээр боддог байх хэрэгтэй байхгүй. Жохон намайг бүр амар стресс төссөн асуулт байлаа. Одоо тэгээ хамгийн сүүлд ингээ хэлэх үг юу вэ гэхээр гол нь л өөртөө итгэлэл олж авах хэрэгтэй. Тэрийг яаж олж авах вэ гэхээр эмхтэн мэдээж хөөрхөн туранхай бие мэдрэг гээд байх юм тодорхой хэмжээнд бол байгаа. Тийм болохоор гадаад төрхөндөө маш сайн анхаар, өмсөж зүйж байгаа анхаар, өөрийнхөө энэ толгоонд анхаар гэж хэлмээр байна л та тийм. Ёстой хэцүү асуулт байлаа. Ёстой хэцүү асуулт байлаа. Зөв бодсон чи гинт миний бүр хамгийн цэвүүр явчлаа шүү дээ. За дараагийн асуулт.
гой гэгээлэг байцгаа. Энэ гэтээ бас хөрх асуулттай. За жижигхэн хөхнөөсөө ичээд байх юм аа. Ер нь хэлэлсэн дээрөө ирээдүйд хор нөлөө хэр байх болоо гинэ. За энэ асуултны хувьд бол би шууд хэлэх зүйл бол байгаа. Үнэхээр жижиг хөхнөөсөө ичээд байгаа юм чи яах юм? Тэ хүн ер нь ингээд өөртөө итгэл энтер гэх чи эмхтэй хүнд бас хөх мөх бүр амар нөлөөлдөг заяа. Тийм болохоор хөх бол хийлгэмээр байвал хийлгчих хэрэгтэй. Ирээдүйн хор нөлөө одоо сүүлийн үеийн цаг хугацаа хөгжил, дэвшил, технологи ямар болсон байгаа лээ. Заавал тийм амар хор нөлөөтэй тийм байх бол байхгүй бах. Зүгээр ингээд очих эмнэлгээ маш сайн судлаад ингээд хийлгэх хөхнийхөө одоо материалаа маш сайн судлаад те цаг дайрууд нь ингээд цаг тухайд нь авах хэрэгтэй арга хэмжээнүүд аваа явуудах юм бол тийм амар хор нөлөө мөл бол байхгүй байх баха гэж би бодож байна. Үнэхээр л тэгээ те ичээд байна. Тэг том хөхтэй болчвол чиний ингээд өөртөө итгэлж амар сэрэх гээд байна. Окей, хийлэг ямар ч асуудал байхгүй. За дараагийн асуулт. Хүн ер нь өөртөө итгэх гээд юу хамгийн чухал болоо гинэ. Ямар амар асуулттай. Хүн өөртөө итгэхэд үү. Тэгэл өөрийгөө авч яваа байдлаас хүн өөртөө итгэх итгэлээ олж авна шүү дээ. Тэ. Дээрэс нь хүрээлэлээ зөв сонгох хэрэгтэй. Чамаг ингээл юм болвол доошоо хийгээл гэдэг тиймэрхүү найзууд мэдд байдаг да. Тэ. Ингээл юм ярих гэхлээр ингээ чиний өмнөөс орж ингээл яриад ингээл арцганаад ингээд идэг. Тийм юм найзууд нэг тийм их биш байхад л болч тийм болоо гэж би бодоод шүү дээ. Дээрээс нь би гоё авч яв, хүнтэй ингээд гоё өдрөө ингээд харж байгаа гоё ингээд ярилцаа сурч хэрэгтэй. Цэвэр сэмцгэр байл гэж хэлэх юм да. Ямар хэцүү асуултууд вэ? Та нар надаас яагаад ийм өөртөө итгэх мэтгэлийн талаар асуугаад байгаа юм бэ? Ямар хэцүү юм бэ? За дараагийн асуулт. X маань стори үзээд байх юм ба. Би Солонгост байдیں۔ Тэгээ уулзаагүй 5 жил болсон. Харьцаа болоод 3 жил болж байгаа гинэ. Энэ зүгээр л те. Миний нэг тодорхой хугацаанд үерхэж хамт байсан те харилцаж дурлж исэн эмэгтэй хүмүүс ямар хуу байж байдалтай амьдарч байна. Сайн сууж гин өө энэ гэсэн байдлаар харах боломж л байгаа. Би бол хаяа бас тэгдэг зэ. Би бол хаяа X-ийн стори руу харж амьд яваа юм байна. Бас айтайхан яваа юм байна гэж боддог. Тий, магадгүй нэг бол заяа ингээд чамайг амар хайртай байсан байгаа. Тэгээ мартаж чадахгүй ингээд яваад те ингээд одоо бол баг зэрэг ханд байгаа. Гэтэ тэр нь бол маш бага хувь заа. Маш бага. Ягаад гэвэл энэ чинь бүхэл зэн 5 жилийн турш уулзаагүй 3 жил огт харьцаагүй байна гэж явах штэ. Тийм болохоор зүгээр л чиний амьд сэрүүн байдал юу хийж ямар хуу байдлаар амьдарч байна гэдэг нь л жоо сонирхолтой санагдаад орж ингэ сонирхсан байх. Тийм. Энэ минь дээр догдолч мөгдлөөд байв. Үгүй шүү. Окей. За дараагийн асуулт. Яаж нийтэж нүүрэмгий болох вэ? Хит тотгошоо ичимхийгээсээ болоод хүмүүстэй харьцаж чадахгүй байна плиз гинэ. Гэтэ энэ бас юу заяа. Ингээд төрөлхийн юм уу альсвал хар багасаа ингээд суурьсан тэр хувийн тийм суур хүмүүжил байгаа заяа. Одоо ингээд хар багасаа л юм нүүрэмгий ингээд те хэлэх юм ба хэлцдэг ингээд өссөн хүмүүс бол угаасаа насан туршдаа ингээд явагдах тийм асуудал заяа. Багасаа тийм ичимхий дуу муутай хүмүүс бол бас л насаараа явна заяа. Тийм болохоор амар тийм дотгошоогоо хит ичимхий иймэрхүү хүмүүсд бол ингээд гинт мангар нийтж болол амар нөрмгий болол ийм боломж амар тийм юу аха ховор аха гэж би бодож байна. Яг уу бас бэд юм одоо ингээд манай найзууд дунд ингээд амар дотгошоогоо ичимхий найзууд бас амар их байгаа байхгүй юу. Гэхдээ энэ хүмүүс ингээд хар багасаа л тийм байсан. Хар багасаа л тийм байсан. Одоо ч ийм. Тэгээ ирээдүйд ч магадгүй ийм байдлаараа ингээд нас явахыг хинч үүсэхгүй. Тийм болохоор гол зүйл нь зүгээр л хүнтэй харьцаж сурах тал дээр л анхаарад ном дэвтэр уншдаг юм уу яадны тэглэх та. Ер нь ихэнх бүхий л зүйлсүүд ингээд хар багасаа суурьуд болчихоор тийм яаж болохгүй өөрчлөхөд маш хэцүү юм аа. Хүүхдүүдээ. За дараагийн асуулт. За open relationship-ийг юу гэж боддог вэ гинэ? Энэ тал дээр бол нэх ихэн боддог юм байна. Гэхдээ бол заяа. Тэгтээ бол чи хүнтэй үерхэж гин нэ тэрэ тэ уулздаг хүнтэй байна, харилцдаг хүнтэй байна. Тийм бол үнэхээр жоохон open байсан хамаагүй дээр гэж би боддог байхгүй. Аль талдаа ингээд open байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр ингээд тодорхой хэмжээний итгэлцэл гэдэг зүйл явагддаг байхгүй. Тодорхой хэмжээний. Магадгүй ингээд би найз залуутай мөртлөө найзлаа ингээд хав тас нуугаал тэ. Энэ ингээд нуугаад байгаа шалтгаан юу вэ гэхэл за яг харилцаагаа ингээд тэ
Нандин байдлахын тулд ингээд баг зэрэг нууж иж болно. Гэхдээ бас нөгөө талаас харах юм бол хизээд ийм бэлэн байгаа тий ингээд шууд салаад өөр ихтэй үнтэй уулзгаад тийм бэлэн байгаа нөхцөл байдлыг бэлдэж гин гэж би анзаардаг байхгүй. Тийм болохоор одоо миний бас зан чанар чинь ингээд хүн амьтандаа үерхэж барих юм бол шууд ингээд relationship биш зарладаг. Найз залуутай ингээд үргэлжлдэг. Тэгэл айл болох ингээд тий тэр хүнийхээ ингээд найз залуу маань одоо өөрийнх нь нүрэ амны зураг мөрийг бити хамаагүй ингээд тавиасаа гэж хүсэх юм бол би окей хүлээж авна шүү дээ. Манай хүн бити тэгэрэй гэж байгаа учраас. Мэдгүй би лав энэ дээр бол үнэхээр хостой үнэхээр ингээд үерхэж барьд юм бол open байгаасаа л гэж би боддог. Тэгвэл тэгэл амар байлаар ингээд хааж маагаал нуугаал тэр нуугаад агаар яг ямар новшоо хийх гээд байгаа тий нуугаал өөр охтууд руу ингээд бүгд хийгээл юм бичээл нуугаал өөр залуучууд руу ингээд өөр залуучуудаа ангалзаж тангалцаал энэ бол амар тийм балер сэжиг асуудал байхгүй. Тий гэтээ бас тийм өөр хувь одоо бидээ маш их итгэдэг зүгээр л харилцаагаа ингээд найв нандан тийм чимээгүй байлга. Гэтээ энэ бол баш ховрлоо. Тий. Би бол open байхыг илүүд үзнэ. Open байгаас л гэж би боддог. За дараагийн асуулт. Эмэгтэй хүн нэг ийм байхад л тэгэл болчихно гэж боддог бодол гинэ. Гэтэ яг уу би эмэгтэйчүүд ийм байвал болно, тийм байвал болно гэдэг ах ямар ч утга болж байхгүй. Ямар ч утгагүй зүйл. Гэхдээ би өөрөө эмэгтэй хүн шүү дээ бас. Тийм болохоор ер нь л тийм цэвэр цэмцгэр тэ нэг тийм хүн шиг гоё бие аваа өвчдөг тийм байвал болно даа л гэж би бодоод байна. Тэгээд юмд үгүй гэд хэлээ сурчих хэрэгтэй л гэж би бодоод байна. Хүн ер нь ингээд юмд үгүй гэж одоо хэлснээрээ маш олон тийм эрсдэл аюултай байдлуудаас өөрийгөө ингэж хамгаалж чаддаг байхгүй юу? Үгүй гэж хэлдэг үг бол тийм л байна да. Зя тэгээд өнөөдрийн маань нэг иймэрхүү асуултууд бол маш хөрхөн хүнд асуултууд байлаа. Зарим нэг зүйлдээ би бас өөртөө бодлоо юу л би одоо энэ хариулт ёстой хэлэх ёстой хүн ч юм уу биш ч юм уу гэдэг мэдээ дээр маш их бодлоо. Тэгээд энэ их гоё юм бодох үс асуултуудыг явуулсан дагагч нартаа маш их баярлаа. Тэгээд охтуудаа хандаж хэлэхэд бүгдэнд нь тий гоё их хүчтэй гоё эрүүл мэндтэй сайн анхаардаг өвдөж чадахгүй байхыг илүүд үзээд нэг л юм өвдлөх юм шиг имлэг үүдэг байгаарэ тий тэгээд дасгал хөдөлгөөн заавал хийх хичээгээрээ хийхгүй байсан ч болно л та гэтээ айл болох хийх хичээгээрээ за тэгээ өнөөдрийн бичлэг маань энэ үрээд ингээд дуусгая ариун санаа байла та бүхэндээ бүгдэнд нь хайртай шүү дараагийн бичлэгээр уулзцай баяртай